За одоо би та бүхэндээ юу үзүүлэх вэ гэхээр энэ хэрэггүй болсон панелууд сувгуудаа яаж устгах вэ? Устгах байхад энэ архив яаж хийх вэ гэдгийг үзүүлээ. За архив хийн гэдэг маань ерөнхийдөө юу имлүүг хадгалчихж байгаа. Тэгээ та энийг бас буцаагаад сэргийж болдог байгаа. Рестор хийж болдог байгаа. За одоо надад энэ Dallas гэсэн энэ сувг одоо хэрэггүй болсон байна. Би одоо энийг та бүхэндээ яаж архив хийхийг үзүүлье. За энэ сувг руу ахиж орно. За одоо ингэ сувг маань хийж гараад байна тийм ээ. Тэгвэл энэ баруун дээд боломжтой settings гэж байгаа. Төлөвлөгөө орно. За тэгээд доошоо ингэж явж байгаад архив ам гэж архив юу сувгийг нөгөө архив хийх гэж байгаа юм байна. Энийг дараад за одоо энэ маань одоо ингэж яа гэсэн үг байна.